Бусдын амь нас эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр гим хор учруулсан нь иргэний эрх зүйн харилцаа үүсгдэг. Гэвч дээр хууль бус үйлдэлүүдийг иргэд хуулийн этгээд хийсэн байхыг шаарддаг. Тухайлбал гэрийн тэжээвэр мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдэл нь бусдад гим хор учруулж болох ба энэ нь иргэний харилцаа үүсгдэг. Бусдын эрүүл мэндэд гим хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийхүү эрүүл мэндэд гим хор учруулсантай холбогдсон гарсан асарт сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилийн газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Гим хор учруулсан үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах хэрэгтэй.